Дэлхийн хамгийн шилдэг урлагийн шинжээч хийнэ дуураймал бүтээлүүд зардаг гинөө. Fujita Reiji бол Gallery Fake гэдэг жижигхэн галерейн эзэн. Тэр газар нь үнэлж башгүй ховор бүтээлүүд, этний олдрууд, заримдаа бүр жинхэнэ юм уу даа гэмээр маш сайн хийгдсэн дуураймлаар дүүрэн байдаг. Гаднаасаа бол Fujita зөвхөн мөнгө л ботсон шуналтай бизнесмен шиг харагддаг. Гэтэ Fujita галерейг нээхээс өмнө Metropolitan урлагийн музейд дэлхийн хэмжээний кураторын ажиллаж байсан урлагийн талаар бараг бүгдийг мэддэг гэж хэлж болмоор алдартай нэгэн байсан гинэ. Тийм болохоор ч дэлхийн онцгой булан бүрээс янз бүрийн хүмүүс зөвлөгөө авахар ирдэг. Алга болсон алдартай бүтээл, саяар үнэлэгдэх сэжигтэй зураг, эснээс нуугдаж исэн нууц бүхийг олдор гээл. Fujita өөрийн таслах Сарасагийн хамт бүтээл бүрийн цаана нуугдсан төвхүүдийг илүүлэн музей ажилтнаж, цоглуулагчид гэмт хийгтүүл гээл бүгдийг нь алмааруулчихна. Хосоно Fujikoгийн мангаас эдэлсэн Gallery Fake 10-10 үнэхээр сонирхолтой бас урлагийн бүтээлүүдийн талаар хүрхэн мэдлэгтэй болчихно. Өдөр бүр нэг аним.